НТВ-ийн мэдээ танд хүрч байна. Хаврын улиралд өдөр уртсаж дааврын өөрчлөлт явагдсанаар сэтгэл санаа докторгоолж төвших зэрэг шинж илэрч болтгоо. Ихэнхдээ төр зүрх оловч удаан үргэлжлүүл сэтгэл готролд орох эрсдэлтэй учир мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэйг зөвлөлөө. PubMed Централд байрсан судалгаагаар улирлын сэтгэл санааны өөрчлөлт хэвчлэн 18-аас 30 насныханд ажиглагддаг байна. Тэр дундаа залуу наснд биологийн хэмнэл нойрны өөрчлөлтөд мэдрэмтгий байдагтай холбоотой гэж үздэг. Иргэд ч мөн адил үнэтэй санал нэг байна. Улмаар сэтгэл санаагаа хэрхэн докторжуулж хаврын юмрлоо даван тулахаа мэддэггүй тухайга ярьлаа. Зүгээр л хавар гэх юм бол моднууд хараад сэтгэл сайхан байдаг. Залуучуудын хувьд ер нь бас хавар нэг юм орчих гээд байдаг тал байдаг шүү дээ. Найз нөхөр нь ямар орох гээд байдаг энэ тал ер нь анзаарэгддэг. Анзаарэгдэг. Гэхдээ манай найзууд л жоох эвгүүтэй. Тэгээд өдрөөс шилтгаал шүү дээ. Ажил амжилттай байл баярлал амжилтгүй байл гутраал. Өдөр урт сайхан л болж байна. Заримдаа хэтэрхий ааштай ч юм уу. Тийм болчихсон. Тэр үе ер нь бас яаж даван туулуулаа ер нь зүгээр гэж бодож байна. Сайн мэдэхгүй байна. Иргэд хаврын улиралд сэтгэл зүйчэд хандах нь 3 дахин нэмэгддэг гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Гэхдээ энэ нь нийт иргэдийг төлөөлөхгүй агуулгах тул хэрхэн хаврыг сэтгэл зүйн хувьд эрүүл эрч хүчтэй даван туулах зөвлөмжийг сэтгэл зүйч өглөө. Хаврын улиралд ер нь бол гол хідэн хүчин зүйлүүд байгаа. Ягаад тэгэхээр өвөл за ялангуяа нөгөө дийлэн хүмүүсийн ярьдгаар бол хүмүүс ичээндээ ордог улирал гэж ярьдаг штеп. Энэтэй холбоотойгоор хөдөлгөөнүүд угаас огцон багасчдаг. Тэгээ хавар болоод дулаан ороод тэр хүний сэтгэл хөдлөл, сэтгэл хөөрөл нь нэмэгдэж байгаа учраас дасгал хөдөлгөөн хийгээд нөгөө уналттай байгаа сэтгэл зүгөө гинт их дасгал хөдөлгөөнөөр эсвэл гинт их ажиллаар дарчдаг гэсэн. Тэгэхээр эсрэгээрээ бүр илүүгün унах боломжтой учраас улирлаас улирал руу шилжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй буюу миний сэтгэл хөдлөл эсвэл миний одоо байгаа байдал одоо энэ байдалтай тасгаж байгаа мэн гэдгийг ойлгоод удаанаар аливаа зүйлсийг хийх хэрэгтэй буюу за дасгал хөдөлгөөн хийхдээ болвол илүү багаас нь эхлэх дүнгэж одоо магадгүй 10-аас 20 минут халахдаггүй юм бол халахж эхлэх дараа нь гүйж эхлэх гэдэг юм иймэрхүү байдлаар тасгана. Нөгөө талаасаа хооллолт их чухал байдаг. Ягаад тэгэхээр эрдэс минералын дутагдал угаасаа их байдаг буюу нар байгаа учраас хамгийн наад захын шин дээгэн дутагдалт орж ирдэг. Тэгэхээр ерөнхий болвол наранд сайн алхах хэрэгтэй, халуун бүлээн юм сайн уух хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор нойр бас нэлээд чухал нөлөөтэй байдаг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнийг шууд сэтгцэн эмгэгтэй эсвэл эрүүл гэж дүгнэх боломжгүй. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэг нь стресс, нойр гүйдэл гэх мэт ямар нэг байдлаар анхаарал тавих шаардлагатай асуудлыг хэлдэг байна. Хэрвээ сэтгцэн эмгэг нэгэнт үүссэн бол түүнийг сэтрхээс урьдчилан сэргийлэх, заашлаад мэрэгжлийн эмнэлэг сэтгэл зүйчэд хандах шаардлагатай гэллээ.